Сайн байцгаана уу? 5 дугаар ангийн математикийн хичээлийн дүрсийн талбай болон периметрийг олох гэсэн сэдвийн доор хичээлээ эхэлцгээе. За бодлогын маань өгүүлбэр тариаланчид 480 га тариалангийн талбай нь 8/5 төмөс үлдсэн талбайд нь лууван тарьжээ. Хэрэв га цус бүрээс 26 цм төмөс 20 цм лууван хураан авсан бол төмөс луувангаас хэдэн центрээр их вэ гэсэн өгүүлбэр байна. За хүүхдүүдээ бодлогынхоо өгүүлбэрийг сайн уншаарай. Одоо бүгдээрээ бодлогынхоо төлөвлөгөө гаргана. За төлөвлөгөөнд маань эхлээд төмөс тарьсан талбайг олно, хоёрт нь лууван тарьсан талбайг олно, гуравт нь хураасан төмөсний хэмжээг олно, дөрөвт нь хураасан луувангийн хэмжээг олно, тавт нь төмөс луувангийн зөрүүг олно, зургаат нь бодсон бодлогоо шалгах. За эхлээд бүгдээрээ төмөс тарьсан талбай хэмжээг олцгоё. 480 га газраа 8 таваагаад нэг хэсэгт нь 60 га газар ногдох нэ. 60 га газраа 5-т үржүүлнэ. Яагаад гэвэл 8/5 хэсэг төмөс тарьсан гэсэн учраас 5-т үржүүлэхээр 300 га газар гарч ирнэ. 300 га газар төмөс тарьсан байх нэ. Хоёрт үйлдэл буюу лууван тарьсан талбайг олох нэ. Гэхдээ нийт 480 гагаасаа төмөс тарьсан гагаа хасаад 180 га газар гарч байгаа учир нь үлдсэн хэсэгт нь лууван тарьсан гэсэн учраас хасах. За 3 дахь үйлдэл нь 300 га газраа 26-д үржүүлнэ. Яагаад гэвэл 1 га газраас 26 цм төмөс хураан авсан гэсэн учраас 326-даа үржүүлээд 7800 цм төмөс хураан авсан. Дараагийн үйлдэл нь лууван тарьсан гагаа 20 цм үржүүлнэ. Яагаад гэвэл 1 га газраас 20 цм лууван хураан авсан учраас мөн адил үржүүлээд 3600 цм лууван хураан авсан. 5 дахь үйлдэл нь төмөс луувангийн ургацыг зөрүүг олох нэ. 7800-аас 3600 хасаад 4200 цм буюу төмөс нь луувангаас 4200 цм-ээр илүү ургац авсан байна. За одоо хамгийн сүүлийн үйлдэл буюу бодсон бодолтой шалгана. 7800-аас 3600-аа хасаж өгнө. Ингэхээр төмөсний 4200 цм гарч ирнэ. Энэ нь төмөсний ургац луувангийн ургацаас 4200 цм-ээр их гэдгийг баталж байна.